За намайг Буян Бадрах гэдэг. Би Mongolian Guide Tour гэдэг компани. Тэгээд ер нь бол хүмүүс бол яг гайд боловсролын төвийн одоо багш гэдгээр нь илүү сайн мэдэх багт. Тэгэхээр энэ салбар бол одоо маш их тийм одоо хохирол амсгаар шинжтэй байна. Тэгээд энэ 7 сар хүртэл хэрвээ одоо ийм одоо энэ хилийн одоо хорио энэ бүх юм дээр тавигдахгүй бол бид нар юугаа алдна. Намраа алдна. Бид нар нөгөө зуны хугацаанд ингээд ашиг орлого олоод намар өвөл хавар амьдардаг тэр одоо юм байхгүй болчихно гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт 20 он битгээл 21 онд манай одоо аялал жуулчлалын компаниуд бол маш хэцүү байдалд орохоор тийм одоо тойм урьдчилсан юм төсөөлөл бол харагдаад байна л да. Одоо ийм байгаа аялал жуулчлалын салбарт бол мэдээж хэрэг байгаль орчин аялал жуулчлалын яамд тийм ээ одоо олгож байгаа улсын төсөв гэж байгаа. За гайгүй бас мөнгөн дүн байгаа ах гэж бодож байна. Яг л энэ цар тахал бол дөнгөж он гараад тийм ээ одоо эхэлсэн байдаг. Тэгэхээр тэр салбарт хуваарлагдсан төсөн мөнгийг одоохондоо нэг дөрвтэй зүйлүүдэд бол зарцуулаагүй байгаа болов гэсэн ийм бодол байна. Тэгэхээр энэ дэлхий дээр болж байгаа аялал жуулчлалын бүх үзэсгэлэн юмнууд бол цуслагдсан байгаа. Тийм учраас тэр нь зарцуулах ёстой тэр хөрөнгө мөнгийг тийм ээ өнөөдөр энэ аялал жуулчлалын салбарт тулгамдаад байгаа өөр бусад асуудлууд дээр бол зарцуулах боломжтой гэж би бол хараад байгаа байхгүй. За тухайлах юм бол бид нар магадгүй энэ одоо 20 онд бидний ийм эрсдэл хүлээнэ гэдгийг одоо нэгэнт ойлгоцсон байна шүү дээ. Тэгэхээр 21 оныхоо одоо аялал жуулчлалын бэлтгэл ажлыг одоо энэ цагийн хугацааг ашиглаж тийм ээ одоо хийх нь хамгийн зөв. Тэр төсөн мөнгнүүдээс маш зоригтойгоор одоо бид нар шинжилэл хийх хэрэгтэй. Тэр шинжилэлүүд дээр болоод ирэхлээр жишээлх юм бол бид нар мэлхий хаад руу замаа тавьчмаар байна. Одоо төв замаасаа тийм ээ маш яралтайгаар замаа тавьчмаар байна. Юугаа хийчмээр байна. Тэр нөгөө авцахсуулаа байгуулчмаар байна. Мэлхий хаадныхаа дэргэд ирчээд танаа National Park чинь хаана байгаа юм бэ гэдээ асуугаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр утгаар нь одоо тэр зарим нэг зүйлүүдийг бий болгох шаардлагатай. Дээрээс нь байгаль орчин аялал жуулчлалын яамн дээр одоо цаашдаа бид нар яаж ажиллах юм бэ? Ямар маркетинг менежмент хэрэгжүүлэх юм бэ гэдээ шуурхай баг байгуулах хэрэгтэй. Баг байгуулад өнөөдөр бид нар за одоо 7 сар гэхэд ингээд энэ вирус хэрвээ намжчих юм бол бид нар намар жуулчаа авах боломж байна уу? Өвөл жуулчаа авах боломж байна уу? Өвөл ажилуулах тийм ээ намар ажилуулах жуулчны баазуудаа сонгох, шалгаруулах, тэднийг татвараас өнгөлөх тийм ээ. Тэднийг одоо та нар ингээд 100 ингээд 8 сар дуустал хаах биш. Та нар ушаас одоо цаашаага одоо энэ нөхцөл байдлыг авч үзээд ингээд өвлийн бэлтгэл ажил энэ төр хангаа та нар сонгож ажиллаач. Тэгээд дээрэс нь одоо тэр яам дээр байгуулагдах одоо тэр менежментийн баг болоод ирэхлээр намар одоо ямар аялал жуулчлал бид нар өөр бусад улс орны жуулчдыг татаж болох вэ? Тэ? Өвлийн аялал жуулчлалаар бид нар ямар одоо жуулчдыг татаж болох вэ гэдэг дээр бид нар дөрвтэй арга хэмжээнд авмаар байгаа байхгүй юу. За дээрэс нь бид нар одоо олон улсын янз бүрийн аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцох юмнууд бол нэлээд хоцорч байна. Гэхдээ бол энэ дээр бид нар бас оролцох хэлбэрүүд өөрчлөлмөр байна. Зарим нэг гайгүй одоо орнууд байгаа шүү дээ. Дэлхийн бүх улс орн өнөөдөр голомт олцгоогүй байна тийм ээ. Яг аялал жуулчлалын олон улсын шинжтэй үзэсгэлэн зохион байгуулагддаг одоо өөр бусад орнууд руу бид нар бас хандаж заавал бид нар ITB Берлиний үзэсгэлэнг одоо хүлээх биш тийм ээ. Өөр одоо улс оронд зохиогдож байгаа үзэсгэлэнгүүд рүү ормоор байна. Гэхдээ тийм үзэсгэлэнд оролцохдоо бид нар ямар нэгэн бүх авч авмааргүй байна. Ямар нэгэн дуучаа авч авмааргүй байна. Яг л дэлхийн өнөөдөр аялал жуулчлал бол яаж юм гэхээр маш их залуучж байгаа. Залуу хүмүүс өнөөдөр яг юу сонирхоод байна гэхээр нөгөө хөсгөлийн 14-өөс 21 хоногийн одоо тэр Wind of Mongolia-гийн хийдэг одоо нохой чарганы аялал тийм ээ. Тэр Mongolia Expedition-ы одоо алдар хишгийн хийгээд байгаа тэр өвлийн дугуй аялал. Аль эсвэл одоо юуны намадаг журналистыг хийгээд байгаа тэр онон голын загасчлалч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл одоо тэр халах нөмөргийн сав газар эсвэл хустан нурууны тэр ан амтан ажиллах зэрлэг одоо ан амтан ажиллах аялал энтрийг бид нэр илүү төлхөө одоо тэр чиглэлийн бичлэг юмнуудыг хийж тэр чиглэлийн аяллуудаа бид нар илүү сурталчилмаар байгаа байхгүй. Тэрийг ямар нэгэн компани нэр дээр хийхдээ энэ л компани юм гэж хармааргүй. Тэр бол ерөөсөө одоо юу гэдгийг өвлийн аялал жуулчлалыг татах тийм ээ айгүй том боломжууд. Тэгэхээр бид нар тэр уртын дуу одоо мэдээж хэрэг Монгол ардын урлаг бол гайхалтай. Гэхдээ бид нар ямар ч одоо шаардлагагүй тэртээ тэрнгүү нүүдлийн соёл гэдгийг бол тодорхой хэмжээгээр дэлхий бол мэддэг болсон. Тэгээ энэ аялал жуулчлалын үзэсгэлэнгийнхээ оролцох хэлбэрүүдийг өөрчлөөд яг энэ одоо залуучуудад зориулсан аялал жуулчлалын ивент хөтөлбөрүүдийг бид нар тэн дээр сурталчлах нь аягүй чухал байгаа даа. Өөр бас нэг зүйл нь Английн BBC-гийн одоо BBC гэх мэтийн ийм одоо дэлхийд алдартай тийм нөлөөтэй тийм одоо агентлуудтай бид нар хамтарч ажил тэдрийг урьмаар байна. Ураа тэднэрт тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулмаар байна.
Жишээлх юм бол бид нар одоо тэр Ашуулпаны одоо юу хийгдчихэж баримтат кино хийгдчихэж тэр чинь тухайн жилдээ маш олон зуун мянган хүн үзсэн мэт тэ. Тэгэхээр ерөөсөө манай гадаад сурчлагын дээр яг маш олон одоо хүмүүсүүдийг татаж чадсан сурчлага нь бол яг харахгүй дөрөвдүгээрт одоо жигсэж байгаа нь бол тэр Ашуулпан байхгүй. Яг дөрөв дэх гэж хэлж байгаа нь юу үдсэн хүнийхээ тоогоор биш. Нөгөө хийгцэн цаг хугацаагаар нь хэлээд байгаа юм. Тэгээ тэрний дараа болоод ирэхлээр хүү хамтлаг гараад ирлээ шүү дээ. Хүү хамтлагийн одоо нөлөө бол маш хүчтэй байгаа. Тодорхой хэмжээгээр би бас нэг юмд найдаж байгаа. Юу вэ гэхээр хүү хамтлагийг сонирхож байгаа хүмүүс болоод ирэхлээр нөгөө ертөнцийн нь өөрөө өөр тийм хүмүүс байгаа учраас магадгүй тур оператор компаниар дамжихгүйгээр одоо энэ Монгол гэдэг орныг үзээ харъя гэд те хуваараа одоо аялах ийм юу илүү байх болов гэж бодож байна. Тэгэхээр тэр одоо хамтлаг тэнд одоо ингээд юу үзүүлж ямар нэр хүнд үүсгэж те ямар имиж бүрдүүллээ тэр чинээгээр нь бид нар өнөөдөр бас нөгөө сүс хайлаа бэлдэх нөгөө нэг те одоо саваа бэлд гэж нөгөө гэдэг чинь тэрэн шиг одоо бид нар энэ зам харгуудаа те анхаарах зүйлүүдэн бүх нөхөн жарлангуудыг булмаар байна. Тэр одоо замын хажууд талд байж байгаа тэр муухай үнэртэй тэр одоо хаалгууд нь онгоосон сарайсан зам руу хаарсан тэр балер юмнуудаа бүгдийг нь одоо буулж хаях хэрэгтэй. Яг нь манай аял жуулчлалын салбарын одоо кандидатууд ярьж эхэлж байна л да одоо дотоодын аял жуулчлалыг хөгжүүлээ гэдэг. Яг нь дотоодын аял жуулчлалыг бол хөгжүүлэх нь бол зөв. Гэхдээ өнөөдөр яг тэнд оролцож байгаа хүмүүсүүд маань яаж аялдаг вүлээ? Майхнаа аваад найз нөхдөөрөө гэр бүлэрээ өөрийнхөө машинаар тий ингээд энэ тэндгүү таарлцсан газар очиод одоо амарчж байгаа ш дийлийнх нь тийм үү. Тэгвэл энэ дотоодын аял жуулчлалын менежмент бүтээгдэхүүний хэлбэрийг бид нар яаж өөрчлөх вэ гэдгээр анхаарах хэрэгтэй. Энэ дээр бас л баг ажиллах шаардлагатай. Ерөөсөө одоо нөгөө ямар одоо төсөл хөтөлбөрүүдийг илүү болгох вэ? За энэ дээр бид нар нэг ийм юм ярьж байна. Жишээлх юм бол айгүй том одоо юу гэдгийг санхүүгийн чадамжтай, тий эдийн засгийн чадамжтай тийм одоо компаниудад бид нар уриалж болно. Та нар одоо ажилчдаа ч юм уу сайн ажилчтай эсвэл одоо ахмад хүмүүсээ тийм ээ манай одоо дотоодын аял жуулчлалд хамруулаач бид нар гадагшаа мөнгө өгж явахаар дотооддоо бид нар бас ингэж хөрөнгө оруулалт хийж ингэж аялуулъя гэд тэ ийм одоо жишээгээр бид нар хандаж болох байхгүй. Тэгээд энэ жил бол сонгуульт ажил. Сонгуульт ажил бол энэ намууд бол одоо тодорхой хэмжээгээр сонгуульд одоо нөгөө одоо тэ өрсөлдөж одоо дүн юу авахын тулд одоо санал авахын тулд одоо маш их хэмжээгээр энэ ахмадууд энэ төр рүү хандсан тийм ээ энэ хороо хорон морин руу хандсан ч юм уу дүүрэг мөр рүү хандсан маш олон үйл ажиллагаанууд явуулдаг шүү дээ. Тэрэн дотор аялуулах хэлбэр бол ерөөсөө бараг топ байдаг байхгүй тэдний хувьд те ямар нэгэн байдлаар бөөнөр нь байлгаж те ухуулах сурчлагаа хийх ямар нэгэн газар руу шилжилт хөдөлгөөн хийх тийм юмнууд бол энэ намуудын сурчлагын дээр бас нэлээд байдгийн. Тэгэхээр энэ онцлогуудыг ингэж харгалзаж үзээд яг энэнд нь тохируулаад энэ дотоодын аял жуулчлал дээр нэг ийм боломжууд байна гэдэг тийм нөхцөл байдлыг одоо гаргаж тодтогсон юмнуудыг хийвэл бас зүгээр юм уу гэж бодогдоод байгаа. За зарим улс орн ингэж байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол энэ коронавирусээс болоод ингээ хил гайл нь хаагдаад одоо юу гэдгийг гадагшаа бити яваараа энэтрээгээд уриалаад байгаа тэр одоо улс орнууд байж байгаа тийм үү. Гэтэл тэгж уриалахгүй байгаа улс орнууд байгаа. Жишээлх юм бол Египт ч юм уу те. Тэд нар бол яаж юм нэлэр эсэргээрээ нөгөө Египтийн пирамид дээр чи хүмүүс ингээ шаваад зураг авах боломжгүй шахацалддаг бол одоо энэ вирусээс болоод тэнд баг хөнгүү байгаа байхгүй. Тэгэнгүүт ирсэн хүнээ хэрвээ тэр Египтэд одоо юу гэдгийг тэр ирсэн хүнийг ингээ 2-3 хоногор ирдэг байсан бол тэр хүнийг бүр яаж иж байгаа л нэг 7 хонуулчих гал одоо нөгөө нөхдөө чинь урамшуул зарлал хөнгөл зарлал те одоо манад та одоо ингээд байх хугацаагаа сунгаач мунгаач энэ тэргээл одоо дэлхийн өөр бүсэд зорж ирж байгаа яг энэ цаг хугацаанд зорж ирж байгаа аялагчдад аюу тийм боломжит нөхцлүүдийг бий болгоод байгаа байхгүй. Тэрнтэй адилхан бид нар одоо дотоодынхаа аялал дээр ч тэр гадаас ирэх одоо жуулчид дээр ч гэсэн бид нар тийм одоо үний хөнгөлтийн бодлогод өөр одоо ямар менежментийн бодлогод гэдгийг тийм юмнуудыг хэрэгжүүлэх би бол гарц байгалах гэж бодож байна. Ер нь тэр бол хэцүү. Тий. Яагаад гэвэл монголчуудын мөнгөний их усүр юунаас бүрддэг юм. Мэдээж хэрэг одоо ихэнх нь худалдаа намын хийж байгаа. Ихэнх нь одоо ямар нэгэн байдлаар үндсэн ажлынхаа гадууртай ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа хийж байгаа шүү дээ. Тэгвэл өнөөдөр салбар ганцхан аял жуулчлалын салбар биш бүх салбар өнөөдөр ерөөхдөө зогсон байдалд ороод тий ийм болсон байж байгаа. Тэгэхээр нөгөө ашигтай ажиллаж ээж өөрийнх нь орлого орж ирж тэр хүмүүс ч аялна шүү дээ. Тэгэхээр үнэхээр мөнгө төлөх одоо тийм монголчууд өнөөдөр хэр хэмжээтэй байх юм бэ гэдэг нь айгүй эргэлзээтэй байхгүй. Би энэ дээр бол эргэлзээтэй байгаа. Ер нь бол энэ дотоодын аял жуулчлал одоо л ч ингээ аялдаг маялдаг гэдэг тийм сэтгэл хөдлөл бол арай байж болохгүй гэж бодож байна. За болсон хүчний бодлого дээр бол нэгдүгээр бид нар эмсүүтэдийг дэмжих хэрэгтэй. Ерөөсөө. Эмсүүт гэдэг дээр бол одоо яг ялангуяа зорчлох үйлчлэгийг бол одоо бүрэн одоо төвлөрүүлэхгүй болохгүй.
Манай өнгөрсөн жил шүү дээ те жуулчны баазуудын одоо чуулган болоод тэн дээр авсан судалгаагаар аваад үзэх юм бол манай жуулчны баазуудын захирлуудын 70% нь мэрэгжлийн бус хүмүүс байна. За тэгээд дээрэс нь тэр хүмүүсүүд жуулчны бааз дээр ажиллах хүмүүсүүдийг бүрдүүлж байгаа тэр нөхцөл байдлыг нь аваад үзэх юм бол дандаа одоо хамаатан садангуудаа эсвэл одоо тухайн суманд байж байгаа аймагт байж байгаа ажилгүй иргэдэг аваад ажиллуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь бол ерөөсөө мэрэгжлийн бус байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол аялал жуулчлалын салбарт өнөөдөр жуулчны бааз гайд хоёрын хооронд асар их зөрчил байдаг. Аяллаа гайд жолооч хоёрын хооронд асар их зөрчил байдаг. Тэгвэл энийг арилгахад өнөөдөр юу хэрэгтэй юм бэ гэхээр нөгөө одоо мэрэгжлийн стандартуудыг хангуулах асуудал байгаа байхгүй юу. За яг харахгүй яг зүгээр чиний хэлж байгаа бол зөв. Юу вэ гэхээр ингээд уул уурхай салбар бол манай одоо салбарт ажилдаг те тэр гаршаад дадаад эхэлж байгаа тэр хүмүүсүүдийг ингээд өөр тийш аваад уруулаад авчиж гин гэдэг яриад шүү дээ. Бид нар одоо нэг бэлтгэл бааз юм шиг байдалтай байна гэж юм тийм үү. За ер нь бол нэг хэдэн жилийн өмнө нь шүү дээ. Аялал жуулчлалын салбар бол уул уурхайн дараа орох тэргүүлэх салбарын одоо 2 дугаар чигсах салбар гэж ярьдаг байсан бол одоо Монгол улсын засгийн газар өнөөдөр ярьж байгаа юмн дээрээ нөгөө нэг одоо дэд салбар те одоо 2 дугаарт нь жигсэжсэн тэр байр суурийг ингээд дахиад нэг байраар ухраацсан. Өнөөдөр Монголын одоо тэргүүлэх салбарын 3 дугаарт одоо өнөөдөр аялал жуулчлалыг ярьж эхэлж байна. Аялал жуулчлалын урт талд нь юу ороод ирсэн бэ гэхээр нөгөө хөдөө аж ахуй тэ одоо бүтээгдэхүүн буюу ноос налуурыг оруулаад ирж байгаа байхгүй. Тэгээд 3-т нь аялал жуулчлалыг оруулсан яриад байна шүү дээ. За энэ болоод ирэхлээр төр засаг өөрөө нэгдүгürt ухарсан байна. Хоёрт одоо өөр бас юу байна вэ гэхээр манай салбарт ажиллаж байгаа залуучууд өнөөдөр бараг ингээд юу гэдгийг өөрсдөө урвахаар хэмжээнд байгаа. Яагаад урвж ийн вэхээр нэгдүгürt нөгөө ажлын байрны хугацаа одоо хангалттай урт биш байна. Бид нар 20 жилийн туршид өвлийн аялал жуулчлалыг ярьж байгаа байхгүй. Бид нар 20 жилийн туршид өнөөдөр одоо эсвэл миний мэдгийн зөвөр би энэ салбарт орж ирээ 20 жил одоо орчин болох гэж байна. Тэгээ яг энэгээр ингээ аваад үзэх юм бол бид нар 20 жил өвлийн аялал жуулчлалыг хийя гэж ярьсан. Аялал жуулчлалын удирдлыг уртсгая гэж ярьсан. Тэгвэл энэ 20 жилийн дотор энийг хийж чадсан юм уу үгүй. Хийж чадаагүй учраас өнөөдөр энэ салбарт одоо бэлтгэгдээд байгаа энэ болсон хүчнүүдэд бид нар барьж чадахгүй байна. Тэр хүмүүс чинь бас амьдрна тийм үү? Тэр хүмүүст байнгын ажил хэрэгтэй, тэр хүмүүст байнгын цалин хэрэгтэй, тэр хүмүүст амьдралын баталгаа хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манай байгаль орчин аялал жуулчлалын яам шишээлх юм бол тийм ээ яг энэ чиглэл дээр хийсэн алхам өнөөдөр бараг байхгүй шүү дээ. Бид нар намар юу хийх юм, өвөл юу хийх юм гэдэг тэр аялал жуулчлалын концепц хөтөлбөр одоо бодлого эсвэл зарах бүтээгдэхүүн тэр юм байна уу өнөөдөр тийм энийгээ бид нар одоо хийвэл яасан юм бэ гэх гээд байна л да. Тэгээ энийг хийж иж бид нар энэ болсон хүчнээ байр суурьтайх асуудал шийдэн шүү дээ. Хэрвээ одоо аялал жуулчлалын удирдлыг бид нар доор хаяж одоо хамгийн багадаа гэхэд 6 сар 7 сар бид нар үргэлжлэдэг байдлаар болгож чадахгүй болвол энэ болсон хүчнээ бид нар алдсан хэвээрээ л байх болно.